Эрх баригчид сүүлийн жилүүдэд хууль хяналтын байгууллага шүүхийн шийдвэрт нөлөөлж өөрсдийн талдаа хүссэн шийдвэрээ гаргуулдаг болоод байгаа. Үүний нэг жишээ саяхан Баянхонгор аймагт гараад байна. Тус аймгийн Монгол Ардын намын хорооны байрыг ямар ч үндэслэлгүйгээр хураан авч хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл байдлыг алдагдуулжээ. Ардчилсан намынхан аймагуудад хүртэл хэрхэлт гадуурхалт явуулж байгаа нь хэрээс хэтэрлээ. Баянхонгор аймгийн намын хорооны байрыг хураан авч байгаа энэ үйлдэл нь ардчилсан намынхан эрх мэдлийн сентинээс буухгүй төлөө юу ч хийхээс буцахгүй болсныг илтгэж байгаа юм. Үүгээр шудраг бус эрх тэгш биш сонгуул явуулахын эхлэлийг тавьж байна. Ардчлалын амин сүнс нь суур зарчим нь тэгш эрхтэй шудраг сонгуул явуулах талаар орчдөг гэж бид ойлгодог. Ард түмэн өөрсдөө төлөөлөх төлөөллөө тэг шударгаар сонгох нөхцөлийг бүрдүүлэх үүргийг төр хүлээдэг. Гэтэл энэ эрх баригчдын хуваагүй хүч төрөмгийлсэн хууль бус үйл ажиллагаанууд нь улсын хурлаас ахуулаад анхан шатны нэгж төрөл хавтгаарч байна. Яг өнөөдөр энэ цаг мөчид Баянхонгор аймгийн Монгол Ардын намын байрыг хураан авч гудамжинд хөөж гаргаж байна. Монгол улсын иргэн бүрийн сонгогдох эрхэнд халдсан үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн оролдлого хийж байгаа нь энэ юм. Мөн төрийн эсрэг гэмт хэрэг зохион байгуулалттайгаар хийж байгаагийн томоохон илрэл болж байна. Тиймээс Баянхонгор аймгийн Монгол Ардын намын хороо гишүүд дэмжигчдийн зүгээс хүний эрхийн үндэсний комисс, нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хороо, Европын эдийн засаг аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэл хүргүүлэн Монголын сонгогчдод ард түмний зөрчигдөж байгаа эрхийг хамгаалж энэхүү бусрамг үйл явдалтай тэмцэх болно гэдгээ мэдгдлээ. Баянхонгор аймгийн Монгол Ардын намын хорооны байрыг намын Ахмад гишүүдийн хөрөнгө мөнгө тусламж хандваар барьж байгуулсан байдаг талаар хэлж байлаа. Тэр байр бол одоо энэ манай аймгийн засаг дарга байсан Чоожил Сүрэнгаа шиг Баянхонгор аймгаас сонгогдож байсан улсын хурлын гишүүнд Түмэн Дэмбэрлугаа шиг энэ ахмадуудын хөс хүчээр хандив хөрөнгөөр болсон юм байна. Дээрээ улсын хурл энэ сонгуулийн хуулийг яаж завхруулж, яаж тойрог хуваарлаж, яаж эмэгтэйчүүдийн квотыг 30%-ийг 20% буулгаж бужигнуулж байгааг бол та бүхэн сайн мэднэ. Энэ барилгыг бариулахдаа аймгийн Ардын Депутатын хурлын гүйцэтгэх захиргааны барилгатай холбоод тусад нь бариулсан. Гэтэ энэ барилгын суурийг бол намын гишүүд субботнокоор зутгаж барьж байгуулж байсан. За энэ барилгын суурийг зутгасны дараагаар ханы материалуудыг бол бомбтаас мянгат намын гишүүн жолооч нар кэмэлсэн бензинээр бомбтын тоосхны үйлдвэр өгсөн тоосхыг зөөж тэрнээс гадна бас техник цэцаны барилга дээрээс үйлдвэрлэж байсан блок субботнокоор өрж энд Хөдөлмөрийн Баатар дорж улсын аварга барилгачин бас дорж Искра Мишлэнгийн одоо олон барилгачд бол баригаараа хагас бүтэн сайдар ажил тарсны дараагаар барилгыг богино хугацаанд барьж байгуулсан. Өмнө нь намын байрны талаар маргаан гарч аймаг дундын шүүхээс улсын өмч биш Монгол Ардын намын хорооны өмч мөн гэсэн дүгнэлт гарч байсан байна. Гэтэл дээд шүүхээс энэхүү байрыг хураан авах шийдвэрийг эрх баригчид гаргуулж авсан байна. 1996-аас 2000 онд өнөөдрийн шиг үйл явдал гарч байсан бөгөөд ардчилсан намынхан төрийн эрхийг авсан жилүүдэд энэ үйл явдал давтагдж байгаа нь цэвэр улс төрийн зорилготой гэж харагдаж байгаа юм.